Сайн байцгаана уу? Дархуул аймгийн оюуны ирээдүйн цогцлбор сургуулийн бага боловсролын багш П50 Яа хулан нарын бэлтгэсэн цахим ном. Цахим номын сэдэв дуудлага ижил бичлэг өөр үгс. Агуулга. Дуудлага ижил бичлэг өөр үгсийн ерөнхий ойлголт. Дуудлага ижил бичлэг өөр үгсийг таних, бичих. Дуудлага ижил бичлэг өөр үгс гэдэг нь тухайн үгийг утгаар нь ялгаж өөр дүрсээр бичдэг боловч нэг авиагаар дууддаг үгсийг хэлдэг. Нэг үгэнд хэдэн ч салаа утга байж болно. Тэр салаа утгыг өөр дүрсээр бичдэг гэсэн үг. Жишээ нь дуу гэдэг үг хоёр утгатай. Дуу чимээ гаргах гэсэн утга, нөгөө утга нь дуу хөгжим гэсэн утга. Үүнийг монгол бичигт тэмдэглэхдээ дуу чимээний дууг дагуу гэж галхилна. Анхаарал өгтөдөө. Дагуу гэж үчигтэй үгийн ихэнд орсон да. Үгийн адагт орсон гу. Эсгийн нийлэмжтэйгээр дагуу гэж галхилж чихнэ. Харин дуу хөгжим гэдгийн дуу дагуу гэж уртаар галхилж бичигдэх байна. Анхаарал өгтөдөө үгийн ихэнд орсон да, үгийн дунд орсон гу, үгийн адагт орсон у. Дагуу гэсэн нийлэмжтэйгээр галхилж бичдэг байна. Дараах дуудлага ижил бичлэг өөр үгсийг сайтар анхааран тэмдэглэж аваад тогтоогоорой. Асар. Асар майхан гэдгийг асар гэж галхилж чихнэ. Анхаараарай. Үгийн ихэнд орсон а. Үгийн дунд орсон са. Үгийн адагт орсон эр гэсэн нийлэмжтэйгээр асар гэж дэвсгэрж бичдэг байна. Асар суйлахын асар. Үйл үг маань асара гэсэн гарч бичигддэг байна. Хэрхэн бичиж тэмдэглэх вэ? Хараа. Үгийн ихэнд орсон а. Үгийн дунд орсон са. Үгийн адагт орсон ра. Гэт үгийн адагт гişгээр төгсөж байна, тийм ээ? Гişгээр асараа гэж галхилж чихнэ. Асар том гэдгийн асар. Хэрхэн бичигдэх вэ хэмээн? Уншихтаа асууруу гэж уншина. Бичихтэй үгийн ихэнд орсон а. Үгийн дунд орсон су. Үгийн адагт орсон руу. Нийлэмжтэйгээр асууруу гэж галхилж бичиж уншихнэ. Элэг гэдэг үг маань элэг дог гэдгийн элэг. Үүнийг хэрхэн уншиж бичиж тэмдэглэгийг харцгаая. Элэг гэж галхилж бичсэн байна. Үүн бичгтэй хана. Үгийн ихэнд орсон э. Үгийн дунд орсон лэ. Үгийн адагт орсон дэвсгэр эг. Гişгэлтэйгээр төгсгөнэ бичиж. Элэг гэж уншина. Элэг зүрхний элэг. Элигэ гэж бичдэг байна. Галхилж чиг үдэрэ. Үгийн ихэнд орсон э. Үгийн дунд орсон ли. Үгийн адагт орсон гэ. Гişгээр амжилж байна, тийм ээ? Ингээд элигэ гэж галхилж бичдэг байна. Эр гэдэг маань
Эр хүйсний эр. За энийх нь эр гэсэн нийлэмжтэйгээр галхилдаг байна. За харъя бүгдрээ үгийн эхэнд орсон үгийн адагт орсон за салан бичигдчихэ. За ингэж эр гэж галхилж бичдэг байна. За юм эрх хайх гэдгийн эр үүлэг маань эрийг гэж галхилж бичдэг байна. За бичгтээ үгийн эхэнд орсон үгийн адагт орсон нийлэмжтэйгээр эрий гэж галхилж бичнэ. За им гэдэг үг маань им тангийн им. За им гэсэн нэр үг маань дэвсгэрлэж ордог байна. За бүтцийг харъя. Үгийн эхэнд орсон үгийн адагт орсон дэвсгэр им гэж дэвсгэрлэж им гэсэн маань дэвсгэрлэж ордог байна. За им хүйсний им гэж галхилдаг байна. За хэрхэн бичсэн харъя. Үгийн эхэнд орсон үгийн адагт орсон салан хэлбэрээр бичиж байна. За им гэж галхилнаа. За ун гэдэг үгийг хэрхэн ялгаж бичих харъя. За газарт унахын унна гэж бичдэг уншдаг байна. За бичгтээ үгийн эхэнд орсон үгийн адагт орсон нийлэмжтэйгээр унна гэж галхилж бичдэг байна. За тэгэд ун гэж бичнаа. За морь унахын өнөө. За бичгтээ үгийн эхэнд орсон үгийн адагт орсон ийм нийлэмжтэйгээр галхилж бичдэг байна. За өрөм гэдэг үгт салган бичээ. За өрөм багжиг өрөм гэж дэвсгэрсээр төгссөн байна. За бичгтээ хэрхэн бичдгийг харцгаа бүгдээрээ үгийн эхэнд орсон үгийн дунд орсон үгийн адагт орсон им дэвсгэр гэвлэгчээр төгсөж байна. Өрөм гэж байна. За өрөм тосны өрөм. За хэрхэн бичих юм харъя. За өрөм гэж галхилж бичсэн байна. За бичгтээ үгийн эхэнд орсон үгийн дунд орсон үгийн адагт орсон саланга хэлбэрээр ингэж бичдэг байна. Өрөм За хас гэдэг үгтхээс салган бичээ. За хас тэмдэгний хас нэр үг маань хас гэж дэвсгэрлэж орсон байна. Үгийн эхэнд орсон үгийн адагт орсон дэвсгэрсээр төгсөж байна. Хас гэж уншина. За хасах нэмхийн хас үүлэг маань хасуу гэж уншигдаж бичигдэж байна. За харцгаая. Үгийн эхэнд орсон үгийн адагт орсон нийлэмжтэйгээр хасуу гэж галхилж бичнэ. За нүд гэдэг үгт ойлгон бичээ. Нүд эрхтний нэр үг нүд гэдгийг галхилж нүдүү гэж уншина. За бичгтээ үгийн эхэнд орсон үгийн адагт орсон нийдүү гэж галхилж бичнэ. За нүдэх
Үүлэг болохоор яах нүгтдээ нүдүү гэж үчдэг юм байна. За хэрхэмж харъя. Үгийн ихэнд орсон нүү. Үгийн адагт орсон дүү. Нүдүү. За ингэж хэлж үчих юм байна. Багшийнхаа бэлтгэсэн хичээлийг анхааралтай үзсэнд баярлалаа. Дуудлага ижил утга өөр үгсийг бичиж тэмдэглэн сайн үзэж тогтоогоорой. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэсэн Монгол ардын зөв рүүгээр өнөөдрийн хичээлээ өндөрлөж байна.